Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, удаан хугацаар уулзсангүй. Би бас нэг хэсэг залхуураа завсарлаа, тэгээ алгуулчлаа. Тэгээд бодож та нартай юун талаар яриул зүгээр юм дээ гэж бодож агаад саяхан болсон нөгөө нэг энтхигийн баян айлын хүүгийн хуран болсон штэ. Тэгээд тэр гэр бүлийн талаар яриул та бүхэн сонирхолтой авах болов гэж бодоод өнөөдрийн дугаараа бэлтлээ. За ингээд дугаараа эхлүүлээ. За гэр бүлийн тэр аав нь бол Мукеш Амбани гэж хүн байгаа. Тэр хүн бол 1957 оны 4 сарын 19-нд төрсөн. Тэгээд Reliance Industry гэх компани эзэн энтхигийн бизнесмен хүн юм байна. За түүний хөрөнгө нь бол 123 тэрбум $. юм байна. Тэгээд Аз төвийн хамгийн баян хүн бөгөөд дэлхийн 11 дахь баян хүн юм байна. За тэгээд энэ Мукеш Амбанигийнх бол 3 хүүхэдтэй хамгийн 4 хүүхэдтэй айлын хамгийн том нь юм байна. Тэгээд түүний эцэг нь бол 1958 оноос эхлэн бүс бараа болон амтлагч ногоо зарах бизнесээ эхлүүлж анх бизнесийн зах зээлд хөл тавьж ирсэн юм байна. За тэдний тэр аавынх нь гэр нь бол Мумбай хотын Булешвар дүүрэгт энгийн 2 өрөө байранд 1970 оны хүртэл амьдардаг байсан юм байна. За санхүүгийн тал дээр овоо хөрөнгөцсөн ч гэсэн тэднийхэн автобусаар явж энгийн амьдарч байгаад сүүлд бүр 80 он гарсан хойно аав нь 14 давхар байшин худалдаж аваад тэдний гэр бүлийнхаа өөр давхарт амьдарч эхэлсэн юм байна. За боловсролын хувьд Мукеш дунд сургуулаа дүүргээд коллеж төгсөөд дараа нь химийн технологийн их сургуулиас химийн инженер мэргэжлээр сурч төгссөн юм байна. Дараа нь Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуульд суралцахаар явсан боловч 80 онд аавда туслахаар эргээд ирээд аав нь тэр үед бол одооний Reliance компани байгуулах гэж байсан. Тэгээд тэрэнд туслахаар эргэж ирсэн юм байна. За тэгээд тэднийх бол анхандаа тэр бизнесээ өргөжүүлж янз бүрийн зүйл хийж агаад 81 оноос эхлээд газрын тосны үйлдвэрлэл, газрын тосны химийн чиглэлээр их хэмжээгээр хөрөнгө оруулж улмаар одоо тэр хөрөнгө оруулсан үйлдвэр газрын тосны энд салбар нь болохоор өдөрт 660 мянган торох газрын тос, жилд 33 сая тонн гардаг тийм газрын тосны үйлдвэрлэл удирдах эхэлсэн байна. За 2014 оноос Амбани энтхигийн 4 жил шүлжээнд 1.8 триллион рупи хөрөнгө оруулна гэж зарласан байна. Мэдээж энэ хөрөнгө оруулалтаа бол иргэн нуулаад өнөөгийн дэлхийн 11 дахь баян хүн болоход нь бол нөлөө үзүүлсэн баг л та. За тэгээд 2016 оноос дэлхийн 36 дахь баян хүн болж тодроод мөн ондоо энтхигийн хамгийн баян хүн болж ирсэн юм байна. За 2018 онд Bloomberg-с гаргасан нэгэн сонирхолтой дүгнэлт байт юм байна. Хэрвээ Амбанигийн гэр бүл дангаараа хөрөнгөө гаргаад энтхигийн засгийн газрын үйл ажиллагааг удирдах юм бол 20 хоног тасралтгүй удирдах боломжтой гэж дүгнсэн юм байна. Амбани бас нөгөө юунд баян хүмүүс чинь нэг тийм одоо юу гэдэг хоббитой байдаг шүү дээ. Тэгээд энтхийн хөл бөмбөгийн премьер лигийг худалдаж авсан юм байна. За хувийн амьдралын талаар жаахан яриа. За 1985 онд Нита Амбани гэдэг бүсгүйтэй гэрлээд 2 хүү 1 охинтой болсон бөгөөд том хүү Акаш болон том охин Иша нар нь ихрүүд юм байна. За баг хүн бол Анант Амбани гэдэг сая гэрмэн хийсэн залуу байгаа шүү дээ. Ингээд тэд төлөвлөгдсөн гэрлэлт гэх юм уу эцэг ихэн шийдвэр гаргаад гэрэлдэг тийм ёс байдаг шүү дээ. Тийм гэрлэлтээр гэрлсэн бөгөөд нэг удаа Мукеш Амбанигийн аав нь Нитагийн бүжиглэж байсан бүжгийн үзүүлбэрийг үзснийхаа дараа ингээд том хүтэйг гэрлүүлэхийг шийдээд аав руу нуцаар ярьж одоо охиныг гуйсан юм байна л да. Тэгээд гэрэлсэн билээ. За тэд гэр бүлэрээ Анталия гэдэг нэртэй хувийн байшинд амьдардаг. За энэ байшин нь бол 27 давхар бөгөөд одоо энэ зурган дээр харагдаж байгаа давхар байшин бөгөөд анх баригдаж байх үедээ л $1 тэрбум үнэтэй байсан бол 23 оны байдлаар 4.3 тэрбум болтлоо үнэ нь өссөн юм байна. За энэ байшин нь бүтэн ашиглалттай байхын тулд 600 ажилтан хэрэгтэй ба 3 нисдэг тэрэгний зогсоол, 168 машины гараж, хувийн кинотеатр, фитнесийн заал, бассейн гэх бүх одоо зүйлээр тоноглогдсон л байд юм байна л та.
За Амбани бол Мукеш Амбани бол их нэртэй үнэтэй бэлгэсэлт өгдөгөөрөө алдартай, өөрөө өгөх их дуртай гинэ. За нэг жишээ нь гэхэд л те 2007 онд их нэртэй 60 сая долларын үнэтэй Airbus гэж онгоц худалдаж авч өгсөн юм байна. За тэр онгоцон дотроо бол зочны унтлагын өрөөнүүдтэй болон бусад бүх хэрэгцээ зүйлээр тоноглогдсон юм байна. За Мукеш Амбанигийн бас нэг онцлог бол маш хатуу чанга баримталдаг цагаан хоолтой юм байна. 2021 онд Амбаниг гэрийнх нь ойролцоо байдаг зогсоолд тэсрэг бөмбөг тавьсан хэмээн сүрдүүлж байсан бол 23 онд имэйлээр ална гэж занл хийлж байжээ. Үүнээс болоод Мукеш Амбаниг болон түүний гэр бүлийн хамгаалалт бол маш өндөр зэрэглэлийн хатуу тийм чанга хамгаалалтаар хүрээлүүлж явдсан билээ. За эхнэр Нита Амбанигийнхэн талаар ярив. За Нита бол 1964 онд төрсөн. Тэрээр нөхрийнхөө Reliance компани удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм байна. За 2014 онд бол тэрээр India Today сонины шалгаруулалтаар энтгийн хамгийн нөлөө бүхий 50 хүний нэгээр шалгарсан юм байна. За мөн ондоо Forbes сэтгүүлийн гаргасан жагсаалтаар Азийн хамгийн нөлөө бүхий бизнес эмэгтэйгээр шалгарч байжээ. Тэрээр мөн олон улсын Олимпийн хорооны цорын ганц эмэгтэй гишүүнээр 2016 онд сонгогдож байж. За Нита Амбани урлагийн бүтээл цуглуулагч гэдгээр алдартай. Тэгээд 2023 онд Мумбай хотноо Нита Мукеш Амбани соёлын төв гэдэг соёлын төв нээсэн юм байна. За бага насны амьдралын талаар дурдах юм бол тэрээр дундаж давхаргийн гэр бүл төрсөн. Боловсролын хувьд бол Нарси Монжи гэдэг коллежийн худалдаа эдийн засгийн мэргэжлэр төгссөн юм байна. Мөн энтхийн үндэсний бүжиг болох Бхаратанатямыг багасаа бүжиглж ирсэн ба энэ чиглэлээрээ мэргэжлийн бүжигчин болсон юм байна. За түүний төрсөн эгч Мамта нь сургуулийн багш хийж амьдардаг юм байна. За 1997 онд Амбани гэр бүл Reliance Group-ийнхаа ажилчдад зориулж хотгон барих төслөө эхлүүлсэн ба 17,000 айлын орон сууц барьсан байна. За Нита энтхийн Премьер Лигийн багийн хамтран эзэмшигч бөгөөд тэгээ нөхөр нь худалдаа авахч болоод ингээ хамтран эзэмшигч болсон юм байна л да. Тэгээд хүн бүрт боловсрал болон спорт гэсэн санаачлаг хэрэгжүүлж Мумбай хотынхоо бага орлоготой айлын 100,000 гаруй хүүхд залууст технологийн дэвшил болон биет байдлаар боловсрлоо сайжруулах боломж олгосон юм байна. За Нита Амбани мөн Дирубай Амбани олон улсын сургуулийг үүсгэн байгуулсан бөгөөд тэр сургууль нь хамгийн шилдэг сургуулиудын нэг болжээ. Тэрээр 2022 оны Мартын 8-наар түүний хүрээлэл нэртэй бас нэг санаачлах хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Энэ нь бол эмэгтэйчүүдийг орчин үеийн технологийн дэвшилтэй бүтээгдэхүүнээр хангаж одоо нэгэн яг түүний хүрээлэл гэдгийг нь би орчуулсан байгаа болохоос л энэ бол her circle гэж байгаа байхгүй юу. Энд чинь бол тийм ингээд хүрээлэлтэй орсон хүмүүс дотроо л бол би энийгээ дэмжиж ажиллана гэсэн одоо зорилготой л тийм санаачлах хэрэгжүүлээд анхандаа бол энтгийн эмэгтэйчүүдэд л гэж эхэлжсэн бол одоо дэлхийд даяар хэрэгжиж байгаа санаачлага юм байна. Тэрээр хэлэхдээ эмэгтэйчүүдэд дэмжихэд хүрэхгүй газар үгүй гэж хэлжсэн юм байна. За Нита өөрийн нэрээр нэрлсэн соёлын төв байгуулсан цаад зорилго нь сургууль, коллежуудад үйл ажиллагаагаа түгээх, тэмцээн зогоох, урлагийн багш нарыг шагнаж урамшуулах, дэмжих гэх мэт олон үйл ажиллагаатай гинэ. За энэ төв нь 4 давхар бөгөөд 1500 м квадрат талбайтай 2000 хүний суудалтай их театртай бас тэр их театрын гэрлийн бүрхүүл нь 8400 ширхэг Суравский болор суулгасан юм байна. За ингээд хувийн амьдрал руу нөрөө. Яг алтны баахан юм ярьчлаа. Одоо ингээд хувийн амьдралын сонин сайхнаас ярья. Надад бол энэ хэсэг бол илүү сонирхолтой ах гэж бодож байна. За хувийн амьдралдаа тэрээр нөхөртөөгөө суух үедээ сургуулийн багш байсан бөгөөд гэрэлснээс хойш бас хэдэн жил үргэлжлүүлэн багшаараа ажилласан юм байна. Тэрээр бол Нита Амбани бол үнэт хэдлийнхаа цуглуулгаар их алдартай гинэ. Бас өөр нэгэн сонссон ховж өгөх юм бол нэг өмссөн хувцас гутал эдраа дахиж өмсдөггүй гинэ. Тэгээ ерөөсө гутал мотл юуныхын цуглуулга нь хэдэн мянган гутал идэг гэж шүү дээ гэрийнхэн өрөөнд. За тэгээд жишээ нь одоо нөхөр нь бол ингээд их нэртэй бэлэг өгөх дуртай гэж ярьсан шүү дээ тий. Тэгэл
Эрдэнэс чулуун зүйлтмэлтэй өгдөг л ахalta. Тэгээд нэг жишээ дуртахад хамрандаа зүүдэг маргад эрдэнийн чимэглэл гэхэд хамрандаа зүүдэг эмэг гэдэг юм болов. Хамрандаа зүүдэг тэр чимэглэл нь болохоор бүтэн байшингийн үнэтэй гинэ. За мөн түүний нэг тансаг машин л гэхэд те 300 мянган болроор жинхэнэ болроор чимлэгдсэн гэж байгаа байхгүй. Тэгэд бас нэг удаа нөхрийнх нь бэлгэлсэн утасны гэрн гэхэд 50 сая долларын үнэтэй Бадмарг эрдэнэ чулуураар чимэглэгдсэн гинэ. За тэрээр маш баян учир мэдээж хамгийн үнэтэй зүйл хэрэгэлдэг нь бол тодорхой. Гэхдээ дараах мэдээллийг сонсоод бол та нар гайх бах гэж би бодож байна. Нийтэн амбаны тусгайлан өөрт нь зориулж үйлдвэрлэдэг юу автыг гар аргаар хийдэг уурлын бодог түрхдэг гинэ. Тэр нь болохоор алт эрдэнэсийн холцтой 50,000 $50,000 үнэтэй тийм уруулын бодог гэдэг гэж байна. За нэг удаагийнх нь л төрсөн өдрөө тэмдэглэх зардал нь 28 сая $28 болчихсон гэж байна. За энэ бүхнийг бол тэрээр зөвхөн нөхрийнхөө мөнгөөр хийдэг гэсэн үг биш. Тэрээр өөрөө худалдаа эдийн засгийн мэргэжлэр төгссөн. Тэгээд одоо баян нөхөртэйгээ суугаад олон санал санаачлах хэрэгжүүлж бизнес эрхэлдэг. Тэрүүгээр бас зөндөө олон сая $100 олдог гэж байна. Тэгээд нийтэн амбаны зөвхөн ингээл өөрөө л ганцхан тансаг юм хэрэглээл тансаг амьдраад байхаа бодохгүй бас нийгэмдээ сайн үйлс бүтээж хүүхд залуусын боловсрал эрүүл мэндийг дэмжин ажиллаж амьдралыг нь сайжруулахад хангалттай тус юм өгдөг гэж байна. За сүүлд нь ингээд түүний сая хормоо хэлсэн хүү Ананд Амбаныгийн талаар сонирхолтой мэдээлэл дуулгая л да. За Ананд Амбаны бол амьтдад их хайртай. Тэгээд байгаль дэлхийг онгон чигээр нь авч үлдэх төслөө эхлүүлээд 3,000 акр газарт амьтдыг зэрлэг байгальд нь таавар нь амьдруулахыг зорж Вантара буюу ойн од хэмээх амьтны ферм байгуулан ажилладаг юм байна. За сая нөгөө болсон нүсэр хормынх нь зардал нь бол 600 сая гаруй $1 болсон гэтгэжсэн. Тэгээд 3 сар төлөө 1 сар төлөө хийжсэн нөгөө хормын өмнөх ёслолын үйл ажиллагаа нь 100 гаруй сая $1 болчихсон гэсэн. Тэгээд энэ талаар би нөгөө TikTok-оос нэг мэдээлэл харсан чинь аавынхын компани одоо тэр 100 гаруй сая $1 хормын өмнөх бэлтгэлийн зүгээр үйл ажиллагааны төлбөрийг 1 сарын дотор л олно гинэ. Тэгэхээр одоо саяны жинхэнэ хормынхын зардлыг бол 5-6 сая сарын дотор олох юм уу хайшин. Ийм л баян хүмүүс байдаг бахнэ. За ингээ миний бэлдсэн өнөөдрийн дугаар ингээ дуусж гин. Та бүхэн сонирхолтой санагдсан бол лайк дараарай. Тэгээд дараагийн бичлэгийг сонсохыг хүсэх юм бол subscribe хийгээрэй. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Баяр та.